Одоо Johnny Depp төвөгтэй байдаг. Тийм болохоор цэцлэлийн дараа өөрийн тийм профайл зургийг бүр авах гэж бодож байгаа. Тэгээ нөгөө олон жилийн туршлагатай тэгээд өмнө ингээ хийсэн кейсүүд арай илүү тэр хүлээсэн. Тэр ер нь нэлээ адилхан болсон юм шиг. Hi guys, би нана имлэг дээр ирсэн байна. Тэгээ одоо ийм том ингэж харагдчихэв. Тэгээд төтгшөө орж үзье да. Нана имлэг дээр ирсэн байна. Тэгээ бүгдээ төтгшөө орж үзье. Оо, чи ингэж амар том юм биш. Тэгээ ингээ яг орох болсон чинь жоохон эвгүй тийм сандралтай байна. За одоо тэгээд зөвлөгөөгөө авахаар явж байна. Дэш 2 дахь орлоо гарах биш. За би ингээ өрөөндөө ороод ирсэн байна. Энд ингээ миний хувцснуудыг бэлтцсэн юм тий. За одоо тий хувцснуудаа өмсөж үзье да. За энэ бэлэг авсан байна. За би одоо хаалгааны өмнөх зөвлөгөөгөө аваад ер нь нэг яах талаар нь 환자분은 눈의 겹주름을 해결하기 위해서 오늘 비절개 쌍꺼풀 그리고 눈매 교정 진행할 거고요. 립트임도 같이 진행하겠습니다. 눈 아래쪽에 고랑이 조금 심하게 보이시는데요. 눈 밑 지방 재배치 통해서 이쪽에 불룩한 면과 꺼진 면 조금 해결을 할 거고요. 급격하게 체중 변화가 있으시면서 볼이 조금 처지는 면이 있으시기 때문에 그거는 실리프팅 통해서 조금 교정을 하겠습니다. 그런 쪽에 볼륨이 차면서 조금 더 정리가 되면 훨씬 젊어 보이는 느낌이 있을 것 같습니다. сайн байна уу? Би гам байна. Би Солонгос улсад ажиллаж амьдардаг. Тэгээд тийм байна. Одоо ирээд бол 3 жил болж байна. Би нүдний месасалд орохоор ирсэн. Яагаад орох болсон бэ гэвэл яг ингээ сайн харах юм бол миний зүүн нүдний тохроо хэтэрхий том. Тэгээд баруун нь болохоор ер нь арай илүү жижиг. Тэгээд өөр асуудал гэвэл жоохон ингээд нүдний доорын хөхрөлт ядралтын зураас гэж ярьдаг хөтэй. Тийм зураас үүссэн. Тэгээд энэ хэсгээр би өөхний хувьд бол ер нь бараг байхгүй. Гэхдээ яг хацар хэсгээр жоохон өөхтэй байна. Тэгээ ер нь бол нэг зураг авахлахад бол нүд хоёр өөр болохоор ингээд яг өнцгөө ингэж олоход айгүй заримдаа ингээд унтаа босоод ирэхээр бүлцээчсэн ер нь хоёулангийн адилхан болох гэж байна. Өөрөөр инстаграмаар харж ирсэн. Тэгээд хүмүүсийн ер нь ингээд үр дүнгуудыг хараад нэг иймэрхүү юм байна да гэж ингээд хараад дагаад байдаг. Тэгээ нөгөө олон жилийн туршлагатай тэгээд өмнө ингээ хийсэн кейсүүд олон байсан болохоор тэгээд арай илүү итгэл хүлээсэн. Бүгдээрээ айгүй найрсаг тэгээд харилцахад айгүй амар байсан. Тэгээд ер нь айгүй сэтгэлээсээ ажилладаг хүмүүс элэ. Эмчээсээ зөвлөгөө авахд бол айгүй таалагдсан. Эмч маань болохоор яг ингээд бүх юмыг хий гэж шахахгүйгээр яг ингүүл чамд тохирох юм байна. Тэгээд ийм зөвлөгөөдийг хийвэл натуралаар гоё харагдах юм байна. Тэгэхээр зөвлөж өгсөн юм л таалагдсан. Одоо Johnny Depp төвөгтэй байдаг. Тийм болохоор яг цэцлэлийн дараа өөрийн тийм профайл зургийг ер нь авах гэж бодож байгаа. 여러분 수술 후에 만나요. 안녕. 또 떠셔요. 저 정말. 자, 이제 어떤 미스슬레우로로 와. 좋아해. 아빠 이거 같이 쇼. За 7 хоног өнгөрсөн байна. Би одоо доош after care-нд орох гэж байна. За. 라인은 예쁘게 잘 나왔고 그리고 실밥만 이제 제거하면 될 것 같고 다른 불편한 점 있으시면 дотор ингээд юм тараад
ингээд юм байгаа юм шиг тийм мэдрэмж. 그거는 아무래도 여기 주변을 수술했기 때문에 그런데 인공눈물 이런 거 가볍게 사용하시면 훨씬 나아지실 거예요. 그리고 실밥은 오늘 제거해 드릴게요. 네. 의자 세워드릴게요. 네. Тэг ер нь нэлээ адилхан болсон юм шүү дээ. За ингээд арчилгаанд ороо гараад ирлээ. Хамаагүй ингээд бас юм оёдлоо ахуулаад яцгүй болчлоо. За ингээд оёдлоо ахуулаад after care-т ороо гараад ирлээ. Ерөнхийдөө нэг иймэрхүү харагдчихээн. Тэгээд яг 7 хоног энэ бүрэн идэвхтэй дуулцаа да. Одоохондоо л яг төгс үр дүнд хүрээгүй болохоор бай бай.